Ер нь сурцсан байдгийн байна дөө ингээд байранд хүмүүсийн мөнгөний аваад тэгээд болгодоод. Зогсоолын захиалгын гэрээ ихэд энэ бэлгүүн гэдэг захирал нь энэ борлуулалтын албаныхаа болормаа гэдэг хүнд итгэмжил хийж өгсөн. Ийм барьдаг руу өөр хүн орохгүй шүү дээ. Дээрээс нь мөнгө сараас нь өөр эзэм өөртөө байхгүй шүү дээ. Ер нь хүүхдүүд байхгүй л тэгээд годонд гарах юм байна дөө. Бөө ашгүй мөн нөгөөд чинь баригдах нь гэж хэлдэг ял зогсож. Тэгэл айгүй тийм сэтгэл санаагаар сайхан тоглож байгаа юм. Орно л гэд найдаад бөөхөр л байсан. Одоо болтлоо байр маань ашиглалт нараагүй л. За тэдний энхүү тэмцэлдэж байгаа шалтгаан бол байрны залилан. Жишээлх юм бол Ахмадууд болох Энхбаатар Энх Туяанаар 2021 оны 8 сард Баган Дүргөө хорооллын 38 дугаар блок буюу дахин төлөвлөлтөөр баригдаж буй барилгад захиалга өгсөн. За тухайн барилгын газрыг Багнат Дүргөө компани эзэмшдэг, гүйцэтгэгчээр Мөнгөн Саран хас компани ажилласан. За тэд 5 жилийн өмнө 73.8 сая төгрөгийг урьдчилгаанд өгсөн. За тэдний хүү олон жил гадаадад амьдарч аав ээжигээ орон байртаа болоорой гэж явуулсан мөнгөн дээр тэд тэтгэврийн зээлээ авч нэмэрлсэн нь энэ юм. Гэсэн хэдий ч тухайн байр ашиглалтанд ороогүй 13 дугаар давхартаа ирээд гацсан. За тоот давхардуулж бусдад байрны захиалга авч бусдыг залсан гэх мэт хэрэгээр шалгагдаж байна. За манайх ч 2021 оны 8 сард захиалга өгсөн. Одоо тэгэхээр 2026 гэхээр ер нь 4 жил гаруй 5 дахь жил рүү. Яагаад энэ байрыг сонгосон бэ гэхээр бид нэр хамгийн гол нь нөгөө Баган Дүргөө компани барьж байгаа Баганд хороол гэдэгт ер нь бол итгэж ер нь захиалга өгсөн. Тэгэнгүүт шал өөр компани байж таарад тэгээд энэ ингээ гаццсан гэдэг байгаа байхгүй. Манайх тийм хүсэлт өгсөн шүү дээ. Танайх барьж чадахгүй бол манайх барьяа. Ингээд барилгыг үнэлүүлээд. За. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээний компаниар үнэлүүлээд. Тэгээ үнэлгээ нь бол юм байна. Тэгээ үнэлгээг нь давуулаад ийм мөнгөнд дүнд айлууд ажилжүүлээд өчгөө ядаж те. Гал 80% ороод ирэхгүй надад тохироод хүмүүс ичээ. Тэгээ манайх хөрвүүлээд барьчаа. Худалдаа авсартай нь зөвшөлдсөөд тэгээ худалдаа авсарт манайхтай нийлж хамтарч барья гэдэг шийдэл төрсэн. За. Тэрийг мөнгө сараас зөвшөөрөхгүй байхгүй юу нэл. Үнийн дүнгийн зөвшөөрөхгүй байгаас уу? Тэгээ гол нь наад компани ч өөрсдөө 2-оос 3 4 давхардуул зарцсан байгаа байхгүй юу? Яг манайхтай адилхан захиалга хийсэн нэг айл гарч ирсэн. Тэр айл нь болохоор 2021 оны 1 сард захиалга өгсөн айл. Маш их хэмжээний давхардуулж орлуулаад маш их хэмжээний мөнгийг одоо өөрчлөсөн байгаа байхгүй юу? Тэгээд бас одоо юу гэдэг захиалгын гэрээс хүмүүс чинь компани данс руу шилжүүлдэг шүү дээ. Тий. Бэлнээр өгсөн эсвэл юу гэдэг захирлын данс руу хийсэн эсвэл юу гэдэг гүйс захирлын данс руу хийсэн ч юм уу эсвэл юу гэдэг нэг ажилтны данс руу хийсэн ч юм уу те. Тэгээд эсвэл юу гэдэг ийм бүгж баг л ийм бүгж авах нь олгож юм ярьсан байлээ. Хүмүүс их нь гэрээ ян санз байдгийн байлээ. Бүтэн төсөнд багхаа ингээ метр шавтаасаа үндэд хийсэн байдаг. Манайх бас давгүй өндөр хийсэн юм байлээ хөвгтөнд. Нэг хүн амьтны гонсохор тухайн үеийнхээ ханшинд бол өндөр л хийсэн юм байлээ. Тэгээд одоо тэднийх болохоор бүр метр квадрат нь тухайд сая 200 лөө тэр хавцаа захиалга өгсөн. Манайх 8 сард олонгууд сая 800-аар захиалга өгсөн байхгүй. тэр компанид хэцүү болсон тийм бидний энэ Баган Дүргөө энэ манай нөгөө хохирогчд очиод уулзъя гэдгсэн чинь ингээд хүлээж авахгүй юм ингэж хэрүүл оруулсан байлээ. Билээд бол ингэж хэрүүл уруул хийж очиагүй л дээ. Гэтэл эдгээр бол үнэхээр бүр хүлээж авахгүй. Энэ Баган Дүргөө бол үйлчлэл явуулаад байгаа шүү дээ. Явуулж байгаа. Мөнгө сараас бол олдохгүй одоо бүр офисч байхгүй. Заач авахгүй. Одоо нөгөө цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авч юу? Авдаг гэсэн. Тэгэхээр нь ирдэг гэсэн. Тэрнээс бидэртээ бол уцаар яриад бидэд бас ахаараа яриулаад алей хоёлоо очроо олъё уулзъя. Чиний Монгол хүн байна да эвтэх ярэмэр ихээр үгүй. Тэр шийдвэлдэг газраараа шийдвэл би чамд явж ярихгүй гэж уцаа тасалт. Ерөөсөө цайрцсан. Тэгээд эн чинь ер нь бол манайх ч гэсэн одоо юу гэдэг захиалагч ихгүй мөнгө сараас юм. Ер нь бол тий контракт гэрээний хүрээнд мөнгө сараас 100 мөнгө гаргаад байлгаа барина. Манайх харин газар ашиглуулсныхаа юм дээр төгсөл утгатай тэнгэр ихгүй юу? За. Тэгээд тийм 5-6 байр авдаг ч юм уу те 7-8 байр авдаг ч юм уу. Тэгээд манайх ч гэсэн захиалагч болсон. Холигдуулсан байж байгаа байдлаа угаасаа цагдаач гомдлоо гаргаад явсан. Тэгээд цагдаа дээр наа чинь өөр хаана нэлээд эдэн тэрбум төгрөгийн асуудал үүссэн. Тэгээд маш их хомдолтой байна тийм шүү дээ.
Энэ хэвэндээ л байгаа. Энэ хэвэнд одоо яг энэний гадна талын өнгөөр будаад тэгээд бараг л энэ жоохон вакуум араамууд хийсэн баг. Тэгээ өөр юм бол хийгээгүй. Ингээд ийм ч хэрэл байж. Тэгэл одоо хүртэл шийдэгдээгүй ингээд 5 жилийн нуур үзэж байна да. Тэгэхээр одоо манайх болохоор нөгөө худалдаа авчтай нийлээд хамтраад бариад явъя гэсэн ч гэсэн одоо юу гэдэг нь мөнгө сараас ч хориг тавиад байгаа байхгүй юу. Тэгэхээр манайх барилгыг авч явж чадахгүй болчиход байгаа. Нэгт хоёрт яг аль нь хин нь үнэн жинхэнэ худалдаа авч гэдгээс ялгаж чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Тэр мэдээллийг өгөхгүй байгаа гэсэн үг. Тий, хэрэгээ хурдан шийдүүлмээр байна, хохирлоо барагдуулмаар байна. Одоо яа тийм жишээлбэл одоо ингээд манайх ингээ 2 айл нэг байран дээр тавцчихад байна шүү дээ. Тэгэл би ингээ 4 давхарт нь нөгөө айл маань байгаа. Манайх 5 давхар тэгэхэд тэрийг өрөөсөө хүлээж авч сонсож тэгж байгаа хүн алга. Ядаж бид нар бас тэр уучраа олчвол нөгөө айлтайгаа зогцоод байрандаа орчмоор байна. Одоо тэгэхгүй шинээр бид нар байр аавна гэвэл тэр одоо өгсөн мөнгөө бариад явал бид нар урьдчилгаанд нь ч барах хүрхгүй шахам мөнгөтэй. Тэгэхээр бид нар айл болох байрандаа орчмоор идэг. Тий. Тэгээд энэ хэргийг маань хурдан шийдээд энэ одоо барилга нь хурдан дуусаад тэг нэг жоохон анхаарал хандуулад хяналт тавиад энэ олон хүний охирлыг барагдуулаад өгөөч гэж бодож байна да. За тэд байраа хүлээж байх 5 жилийнхээ хугацаанд хүүхдүүдийнхээ гэрээр амьдрахаас гадна түрээсийн байраар явсаар үдийг хүрчээ. Гэвч асуудал нь шийдэгдэхгүй байна. За сүүлийн үед байрны залилан одоо байрны урьдчилгаа нэрээр өнгөө залилуулсан олон иргэдийн нэг төлөөлөл нь